өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүйгээр бурууга дандаа бусдад өгж байгаа бол энэ бол яг 95% бас нэг байна гэсэн үг. Монгол улс хөгжихгүй байгаа шалтгаан нь яг үнэндээ улс төрчид биш ээ. Бидний массын одоо сэтгэл зүй буюу масс манд боловсруулахгүй байгаа учраас бүтгэн хүмүүсийг дээрээ гаргаж тавиад нөгөө халамжаар ч юм уу эсвэл нөгөө мөнгө авч сонгуулаа өгдгөөс болоод Монгол хөгжихгүй байгаа гэдэг сүүлийн үеийн залуучууд ингэж дугарч байгаа. Энэ бол яг үнэн бохгүй. Арилжаач гэсэн яг үүнтэй адилхан. Өөрийнхөө буруу эрүүл саруул хийж. Өнөөдөр хоолгүй байгаагаа, өнөөдөр ноорхоо хувцастай байгаагаа төр засаг руу нэлцаадаг шиг өнөөдөр данс шатснаа тэр нэг хүн рүү за эсвэл нэг брокер руу тий одоо нэлцааж ийн гэсэн үг. Тэгэхээр яг энэ одоо сэтгэлгээг бид нар авч хаях хэрэгтэй.